Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгээ бэлтгэхээр Дорнод аймагт ирээд байна. Тэгэхээр ер нь бол орон нутгийн удирдлагууд ялангуяа аймгийн засаг дарга нарын нэг өдөртөө танилцъя гэсэн ийм зорилготой ажиллаж байгаа. Аймгийн удирдлагууд орон нутгад ямар зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Тэрхүү зорилтынхаа хүрээнд ямар бүтээн байгуулалтууд ямар ажлуудыг хийсэн байна. Дээр нь орон нутгийн иргэдийн өмнө ямар асуудал тулгамдж байна гэд бүхэл салбарыг хамруулан ийхүү аймгийн засаг дарга нарыг нэвтрүүлэгтээ оруулахаар ирээд байгаа. Тэгэхээр энэ удаад Дорнод аймагт ирсэн бид одоо цаг 8 цагт 7 минуттай байна. Иргэдийн хурлын одоо төлөөлөгчдод аймгийн засаг дарганы хамгийн газрын ажилтнууд бол хурлынхаа зал руу орж байна. Яг энэ үед бол засаг дарга бол мэдээж ирж хуралдаа оролцоогоо ирэхээр нь уусаад үзье. Сайн байна уу та? Сайн байна уу? Өглөөний мэнд. Би ТТ Эмтлизээс явж байгаа танил хүнгээд нэвтрүүлгийн хамт олон явж байгаа юм. Танай аймагт таныг нэвтрүүлэгтээ оруулахаар зорж ирсэн юм аа. Нэг өдөр таны ажилдаа танилцах ийм цаг зав байна уу? Бид бол таныг цаг зав гаргах гэхгүй л дээ ажлыг чинь дагаал сурвалжлал явах бай. Тэг болтгоо хөө. Одоо ажил эхлэх чинь те. Одоо та ямар ажилд хурал руу гарах гэж байна уу? Тий, манай аймагт 7 хоног болгоны 5 гаруй өглөө 8 цагаас шуурхай уралдаан зохион байгуулдаг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон энэ 7 хоногт хийж хэрэгжүүлэх төлөвлөсөн ажлуудын талаар тодорхой мэдээ сонсч тодорхой үүрэг чиглэлийг өгч явдаг ийм уламжлалтай тий. Үүнийхээ дагуу шуурхай уралдаанд орох гэж. Хамт орж болох уу? Бид сонсоод дөөсөө болно. За тэгэхээр даваа гарагийн эхний хурал хийгээд та гараад ирлээ. Хурал дээр сууж байхад ер нь бас энэ 7 хоногт хийх ажлуудад төлөвлөөд өнгөрсөн хугацаанд бас танах аймагуудын засаг дарга нар төрийн ордонд цугласан тийм ээ. Засгийн газар дээр үр дүнгийн гэрээ байгуулсан. Тухайн үр дүнгийн гэрээ байгуулахад ер нь та бүхний ажлыг хэрхэн дүгнсэн бэ гэдэг талаар та ярьлаа. Боловсролын салбарт бол нэлээд ахиж гарсан юм байна тийм. За манай аймгийн хувьд бол энэ жил бас 2015 онд чамгүй бас амжилттай дүүрэн байгаа гэж бид ойлгож байгаа. Яг тэгэхээр боловсролын салбар бол үндсэндээ улс орны гол хөтлөгч хүч шүү дээ. Манай Дорнод аймгийн 14-өөс 15 он буюу энэ 15 оны 6 сар зохион байгуулсан эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсад тэргүүлсэн байгаа. Энэ бол одоо маш том амжилт гэж манай дорнодчууд маш сайн бахархаж байгаа. Яг тэгэхээр аль одоо улс аль орон нутаг боловсролтой одоо тэр улс орныг цааш авч явах тий оюунлаг юм ирээдүй байна гэдэг бол тэр цаашдаа бол хөгжих тэр орон нутагт хийж үтэх ийм боломжтой бүрддэг. Манай аймгийн хувьд байгалийн ухааны хичээл буюу математик, хим, биологи хичээлд улсад тэргүүлсэн. Мөн их хэл буюу одоо монгол хэлний хичээлээр бас улсад тэргүүлсэн гэдэг. Энэ дөрвөн хичээлээр тэргүүлсэн. Нийт дүнгээр бол улсад бас нэгдүгээр байранд орсон. Ганцхан жишээ хэлэхэд Япон улсад одоо өндөр мэргэжилтэй инженерийн техникийн ажилтан бэлтгэх энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан энэ хөтөлбөрийн хүрээнд тэгэхэд 100 хүүхэд суралцаар явхад Дорнотоос 14 хүүхэд суралцаар явах жишээ нь. Тэгэхээр энэ бол өөрөө их тийм том үзүүлэлттэй. Тийм учраас боловсролын салбартаа манай одоо Дорнод аймгийн хүүхэд багцуу те зөвхөн сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгээс эхлээд цэцэрлэгийн багш нар маань арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгч тэгээд бага сургууль те 1-р анги тэгээд дунд анги, ахлах анги гэдэг энд одоо суралцж байгаа хүүхдүүд мөн одоо багш нар удирдлагууд манай орон нутгийн үеийн удирдлагуудын бас олон жилийн чармаалтын үр дүн бол өнөөдөр ингэж гарч байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа боловсрлоо
энэ жанрын одоо өндөр үзүүлэлт гарсан энэ төвшнгөө цаашид улам сайжруулах, баттгах ийм бол цаашгүй шаардлага байна. Ер нь энэ боловсролын чиглэлээр орон нутгаас маш их хэмжээний одоо дэмжлэг хөрөнгө оруулалтын ажлуудыг бас хийж байгаа. Энийг бол боловсролын сайд бас онцлон боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд, ганц төмөр сайд бас онцлон энийг бол Дорн аймгийн жишээн дээр дурдсан байна. Тэгэхээр таны газрын байр нэлийн жижиг юм а тий? Өөрийн байр уу? Энэ Оросын албаны улсын энэ Чоос хотод суугаад консулын байр байсан. За. Тэгээд Оросууд 90-ад онд гарсантай холбоотойгоор энэ одоо Оросын албаны улсын өмчлөлтөө. Тэгээд Оросын албаны улсын өмчийн байрыг түрээсээр манай тамгын газар. Түрээсээрээ үйл ажиллагаа явуултыг тий. Тэгээд энэ жил түрээсийн төлбөр нэмэгдээд $9800 болсон. Тий, жилийн $9800 гэж жилийн үү? Жилийн тий. Тэгээд 20 орчим сая төгрөг. Тэгээд яг ер нь жижиг л дээ. Одоо манад бол хурлын яг энэ доороо нэг заалтаа. Гэхдээ л ажилтнууд маань бол бас нэг өрөөнд нэг олуулаа ингээд суудаг. Хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. Ер нь аймагтаас өөрийн нутгийн удирдлагын ордонгуу байгаа 2 аймаг байсан. Манай Дорн аймаг, Булган аймаг. Тэгээ Булган аймаг үндсэндээ шийдэгдсэн. Дорн аймгийн үед бол бас нэлээд олон жил яригдчихэв. Гэхдээ тэгээд жил болгон төсвүүдээр бас тодорхой хөрөнгө суугаа явчих. Тэгэл арай л тараахан дуусаагүй байгаа. Тэгэл хаалган гооход зайстай айгу баг тий. Тий, зай баг. Хаалган гооход нэгэн зогсож чаад ингээ зүрхэн нь шүү дээ. Тий. Тэгээ чи нэг хоёр өрөөгөр ороод үзэхэд таад бол бас. Энэ байранд хичнээн хүн ажиллаж байна. Ер нь тамгын газрын бүтцсэн. Тий, тамгын газрын бүтц, засгийн газрын нөхцөлөөр 40 гаруй хүний бүтцтэй. Тэгэл яг манай туслах ажилтнууд, үйлчлэгч, одоо жолооч тий. Тэгээ харуул манай гэх тэгэл бас үйлчлэгээний байгууллагууд, үйлчлэгээний ажилтнууд бас нэлээд байгаа л да. Одоо хаачих ойлооч. Одоо манай энэ нутгийн удирдлагын шинээр баригдаж байгаа ордонг харчаад тэгээд манай сургууль цэцэрлэг эмнэлгийн байгууллага байна. Тэгээд бол орон нутгийн зүгээс дэмжиж хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар бас товчгоо танилцуулъя. Тий. Бидний бас зорилго ягаад тэгэхээр нөгөө нийгмийн салбар гэдэг маань бас тий маш чухал орон нутагт эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, үйлчлэгээр нь ямар байгаа юм бэ гэж танилцаад авъя гэж бодож байсан. Та бас ажиллах юм ба шүү дээ тий. Тий. Ер нь саяхан бид нар нийгмийн салбарын хүний хөгжлийн төлөө томоохон зөвлөгөө хийсэн. Тэгээ ер нь яг хүний хөгжлийн чиглэлээр юу хийж хэрэгжүүлсэн байг өнгөрсөн хугацаанд цаашдаа ямар зорилт төвшүүлэх вэ гэдэг дээр нэлээд тогтож ярилцсан. Бүх сумдууд, бүх төрлийн одоо үйлчлэгийг хүргэж байгаа энэ эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвгөө те биеийн тамирын багш нар хүртэл одоо оролцсон. Ерхий эрүүл мэндийн төвийнхэн бүгд оролцсон. Ийм том хэмжээний одоо салбар худалдан болон нэгдсэн худалдан зохион байгуулсан. Эндээс бол маш амжилттай зөвлөмжүүд гарсан. Тэгээ зөвлөмжүүдээ бид нар улсыг төрүүлж байгаа, засгийн газар төрүүлж байгаа, яамд төрүүлж байгаа те орон нутгаас ийм санаачлал төвшүүлж байна. Тэгээд хамгийн нэг гол асуудал байгаа. Ер нь бол орон нутгийн одоо энэ засаг даргад бол энэ Дорн аймгийн 75,000 хүний эрүүл мэнд, энэ 75,000 хүний боловсролын асуудал, энэ 75,000 хүнд соёлын үйлчлэг хэрхэн өргөх гэдэг асуудал, тийм хөдөлмөр эрхлэлтийн асуудал, нийгмийн халамжийн асуудал гэдэг энэ бол үнэхээр хамгийн засаг даргад гол анхаарлаа хандуулах ёстой нэг юм ажил та. Хүний хөгжлийг бол хамгийн эрхэмтэй явах ёстой. Зөвхөн эдийн засгийн хөгжлөө бид нар яриа, зөвхөн бүтээн байгуулалтаа ярихаас илүүтэй бас хүний эрх хөгжүүлэх гэдэг хамгийн чухал зорилго. Тийм учраас манай аймаг бол энэ дээр хүний хөгжлөд бол онцгой анхаарч, тийм учраас энэний бас амжилт гарч хүний хөгжлийн индексээр бид нэлээд хамгийн сүүлчгүй байдлаас бол энэ жил айргийн тавд орлоо тийм. Цаашдаа бид бол тэргүүлэх тийм зорилт бол төвшүүлж байна. За хамт явах уу?
За сурлаг хүмүүжил амжилттай сайн уу? За багш ажил сайн уу? Сайн. За аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр математикийн жишг кабинет байгуулсан тийм. Хүүхдүүд нь мэдж байгаа юу дэрийг? Мэдж байгаа. За ямар вэ? Орчин нөхцөл байна. Сайн байна. За манай аймаг бол математикаар эсдийн ерөнхий шалгалтаар улсдаа төрүүлсэн шүү дээ тийм. Өнгөрсөн жил тэрийг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Сайн байна. Та адван ч гэсэн бас төрүүлнэ тийм ээ? За. Хүүхэд шүүгсэн. Хөөрхөн энергитэй газар ороод ирлээ. Одоо хайлаа ажиглаа. Таны дараагийн одоо ажиллах газар. Тий, одоо хүүхэд гэр бүл хөгжлийн хэлцтэй бид нар залуучууд хөгжлийн төв гэж байгуулсан байгаа. Орон нутгийн дэмжлэгээр тэгээд энэ залуучууд хөгжлийн төвтэй танилцаа. Тэгээд манай нэг хүүхдийн цэцэрлэгээр орно. Тэгээд тэр цэцэрлэгт бол бид нар бас хөгжлийн бэрхшээлтэй тусгай ангитай ганц цэцэрлэгтэй аймгийн төвд байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн нийт одоо мас хүүхдтэй бас анхаарахаас гадна зорилттой бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүхдүүдтэй бас оронтойс анхаарч байгаа. Хүн амынх нь хэдэн хувийн залуучууд вэ? Залуучуудаа хөгжүүлэхийн тулд ер нь аймгийн орон нутгийн удирдлагуудын зүгээс яг юу хийж байна? Манай аймаг нийт 75 мянган хүн амт. Энийн 3/2 нь залуучууд л та. Залуучдыг дэмжих чиглэл бол энэ хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтстэй одоо харьяалагч явдаг. Хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яам. Тэгээ залуучдын талаар одоо төрөөс баримтлах, бодлогын баримт өчүүл, мөн одоо орон нутгийн зүгээс бол бас залуучдын хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой бас ажлуудыг одоо дэмжиж хэрэгжүүлж хийж явж байгаа. За өнгөрсөн оны хувьд бол манай залуучдын хөгжлийн төвийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр засварлаад өгчүүлж ингэж байгуулсан байгаа. Залуучуудыг одоо хүүхдүүдийг хэрхэн яаж одоо дэмжих вэ гэдэг асуудал бол мэдээж одоо бас энэ төвтэй ордонтой байвал илүү үр дүн үзүүлнэ л дээ. 8 дугаар цэцэрлэг дээр ярьж ажиллах гэж байна. Тэгэхээр энэ 8 дугаар цэцэрлэгийн хувьд ер нь толгомцсон ямар асуудлууд байгаа бол хэрхэн шийдвэрлсэн бол? За энэ 8 дугаар цэцэрлэгүүд манай хамгийн том хамгийн хүн амтай гэр орол энэ Хэрлэн сумын 10 дугаар ог гэдэг байгаа. Тэгээ 10 дугаар огийн хамран сургалт бол энэ 8 дугаар цэцэрлэг дээр явдаг. Хамгийн олон хүүхдтэй юм цэцэрлэг л дээ. Тэгээд энд толгомцсон асуудал бол мэдээж энэ байрны одоо засвар тогтчлтын асуудал, мөн гадна одоо орчны тогтчлтын асуудал гэдэг. Энэ бол хамгийн тулгымцсан асуудал. Гэхдээ энэ цэцэрлэгийн зүгээс тавьсан өсөлт бол энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай анги ганцхан энэ цэцэрлэг дээр байдаг. Тэгээ энэ танхимыг дохижуулж одоо хэрэглэгчдүүнээр хангаж өгөөч гэдэг хүслийг тавиад бид нар аймгийн хөгжлийн сангаас тэр саналыг дэмжиж шийдвэрлэж өгсөн байна. Аймгийн хэмжээнд төр үеийн хөгжлийн 30 цэцэрлэгтэй нийтдээ. Тэгээ энэ 30 цэцэрлэгт нийт 6 мянган хүүхэд хүмүүжиж байна. Тэгээд манай энэ Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэгийн хувьд бол энэ Монгол цан үеийн өргөө гэдэг энэ өргөөг бид нар аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр энийг зохицуулж өгсөн байгаа. Энд бол гол зорилго маань бол ерөөсөө энэ Монгол зан заншлаараа суралцсан Монгол одоо бахархал хүүхдүүдэд одоо төрүүлээ. Тэгээд дээр нь одоо манай Дорнод аймгийнхаа бахархлыг энэ дээр одоо мэдчих хэрэгтэй гэдэг ингээ манай Дорнод аймгийн онцлог газрын зурган дээр яасан. Тэгээд хүүхдүүд нь бол маш их сонирхолтой. Таны аймаг хичнээн сумтай бай. Сумдуудынхаа онцлогийг бол хүүхдүүд ингэж хөөрхөн байдлаар танилцуулсан бай, тий? Дорнод аймаг нь хөдөөгийн 13 сум, аймгийн төвийн сумтайгаа 14 сумтай л дээ. Тэгээ 14 сумаас за халах сум бол 5 сум байгаа. Халах гол Матад, тэгээд Хэрлэн сум, Булган сум, Чоосон сум байдаг. Тэгээ бүрээд 4 одоо бүрээд ястан орчин суудаг 4 сум байгаа. Энэ маань бол Цагаавоо, Баян дунд Ашуулар гэсэн. Ийм сумдууд байгаа. За Үзэмчин ясны одоо орчин суудаг 2 сум байгаа. Тэр бол Сэргэлэн сум, Баян төм сум.
Мөн бараг ясны орчин суудаг 2 сүм байгаа. 3 загал хөлөн бор гэдэг. Тийм онцлогтой. Өөрөлдөл 4 одоо ястан үндэстэй ястан зэрэгцэн орчин суудаг. Ийм бас онцлогтой л доо. Тэгээд манай энэ халахгүй сум хамгийн зүүн захын сум Монгол орны хамгийн зүүн захын цэгийн соёл зуулын модод хамар гэдэг байгаа. Бид хүн сайн мэднэ. Халахгүй сум бол юугаар онцлог вөхөр Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум. За тэгэхээр таны одоо энэ танилцуулгаас харахад яхаа аргагүй бас Монгол улс гэдэг энэ сайхан айл өөр үүдийг аваа явж яхад онцгой үүрэг гүйцэтгсэн хүмүүс бол яхаа аргагүй энэ аймагаас төрөн гарсан байт юм те. Ер нь энэ олон үндэстэй ястан ийм цугласан энэ том аймгийг удирдах явхад одоо хүндрэл хөшөөл юу аах вэ? Хүндрэлтэй асуудал бол мэдээж аль ч аймагт байгаа л да. Гэхдээ сэтгэл зүтгэл байгаад тэгээд хамтдаа зорилттой зөв дэвшүүлээд ингээд ажиллавал болохгүй зүйл гэж бол байхгүй гэж бодож байгаа. Дорнод аймгийн хувьд бол хөгжих асар их ирээдүйтэй ийм аймаг, ийм асар их боломжтой аймаг. Тэмцээс энийг бол одоо өөрийгөө авч явах, тэ өөрийгөө одоо эдийн засгийн хувьд бүрэн дүрээ аваад явах, өөрийгөө одоо тэр нийгмийн хөгжлийн хувьд бүрэн аваад явах энэ одоо тэр чадвар, тэр чадвархруул үндсэндээ чиглүүлэх ёстой л гэсэн. Энэ л бодлогыг л өдөр баримталж ажиллаж байна. За манай энэ аймгийн төвийн Чоус хотын захирчийн санаачлагаар хэрэгжиж байгаа нэг 2 чухал арга хэмжээ байгаа. Энэ бол бид нар чинь манай Дорнод аймгийн хувьд бол онцлог нь Оросын улууны улс болон бүгд найрамдах улстай хил залгаа оршдог. Тийм учраас ер нь хөрс зэрэгэлдээ улс орнуудынхаа хил соёлоос суралцах, тэдний одоо зан заншлыг судлах те энэ бол хамгийн чухал да. Ер нь манай Монгол улсын гадаад харилцааны талаар баримтлага одоо бодлогод бол хөрс зэрэгэлдээ хоёр их гүрэн тэгээд дараагийн 3-40 орнуудтай одоо найрсаг харилцаа хамтын ажиллагаатай байх бол эрхэм зорилго байдаг. Тийм учраас манай Дорнодын хүүхдүүд маань бол Оросд хятад хэл сурах их тийм хүсэл эрмэлзэлтэй. Тийм учраас энэ санаачлалыг дэмжиж энэ шилдэг менежментийн энэ хэрлэн сумын улсын аймгийн тэргүүний 8 дугаар сургууль дээр түшиглэж энэ 2 кабинетийг одоо байгуулж ажиллаж байгаа. Та түрүүнд ярьжсэн манай хүүхдүүд найрал дугаараа мундаг амжилт үзүүлж байгаа гэж. Одоо яг энэ хүүхдүүд үү те? Тэгээ манай энэ 8 дугаар сургууль маань өнгөрсөн жил зохион байгуулагдсан бид Дорнодын хүүхдүүд гээд найрал дууны уралдаанд Орос дууны төрөлд 1-р үйдсэн. Тэгээ манай дуу хөгжмийн багш маань 50 жаргал багш бэлтгэдэг. Тэгээ маш сайхан одоо Орос дуугаар бол аймагтай толгой зогсож байгаа. Тэгээд шинэ жилийн дууны бэлтгэлтэй багш байна. Тэгээ багш. Манай энэ хариуцсан те тодорхой одоо энэ ажлыг санаачилж байгаа хүмүүсээ маань хариуцсан одоо Чоус хот манай Босон соёлын газар те бүгд эрүүл хөгжлийн хэлцгээд эдний санаачилсан одоо энэ найрамд хамтын ажиллагаанаас гадна бид нар бас аймгийн хөгжлийн сангийн буюу одоо төсвийн бус орлогоор бүрдсэн сангийнхаа дэмжлэгсээр жилдээ нэг 11-ээс 12 сая төгрөгийн санхүүжилтгээд найр дууны уралдаан зохион байгуулдаг. Энэ нь болохоор ямар хэлбэрээр явагддаг вөхөр Орос хэл, Монгол хэл, Монгол дуу, Орос дуу, Хятад дуу, тэгээд англи болон бусад орны дуу гэсэн 4 одоо чиглэлээр явж байгаа. Тэгээ энэ нь бол үр дүнтэй л дээ. Тэгээ яагаад гэвэл тэр нөгөө найрал дуугаараа дамжиж нэг одоо сургуулийн нэг хамтлаг гэхэд аймгийн төвдөө 60-аас 80, хөдөө суманд 25-аас 50 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найр дууны хамтлагууд байгуулагдсан. Энэ өнгөрсөн жилээс гэж бид нар хэрэгжүүлж гисэн. Энэ бол маш их үр дүнтэй. Ингэснээрээ бол хүүхчин дуугаар дамжуулаад хэл сурах их боломжтой болдог тийм. Дуугаар дамжуулаад одоо бас тийм гоо зүүн босрол болдог.
Манай энэ үсгийн орчны өмсгийн төвийн хүүхдийн тассан маань олон жил засвар хийдэг л дээ. Ер нь бол барилга нь өөрөө бол цааш ашиглах боломжгүй гэсэн юм дүгнэлт бол гарсан. Тэгээд зураг төсвийг нь бол одоо хийлгэж байгаа. Тэгээд цаашдаа бол шинээр хүүхдийн барих заашгүй шаардлагатай. Гэхдээ бол яг хуу ийм эдийн засгийн хөндлөлтийн нөхцлүүд байгаа учраас энэ жил улсын төсвийн одоо хөрөнгө яамны зүгээс энд тодорхой бас асуултыг хийсэн байна. Гэхдээ бид нар бол ямар юм зарчим барьдаг вөхөр зөвхөн улсын төсвөөс бид нэр шийдээ энэ бол улсын төсвийн байгууллага гэдэг байдлаар асуудалд бол хандахгүй байна. Яг бол дорнотын ард иргэд эрүүл мэндийн асуудал бидэнд орон нутгийн удирдлагад хамааралтай. Тийм учраас биднээс орон нутгийн төсвөөс тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Сая бас хүүхдийг одоо 100 сувилах чирэгжүүлэх энэ үйл ажиллагаа байгуулсан гэж байна. Мөн үүнтэй адилхан аймгийн хөгжлийн сан гэдэг төсвийн бус орлогоор бүрдсэн сангаас бид нар 10 орчим сая төгрөгөөр энэ хүүхдийн тасагт одоо олон жил солигдоогүй тэр ор зөүлийн эдлэл тэр гудас одоо хүнжил тэгээд одоо тэр бусад одоо сандал ширээ одоо бусад одоо хэрэгтэй зүйлүүдийг нь бас шинжилж өгсөн байгаа л та. Өдийн цайны цаг болсон байна тийм ээ. Танайхан чинь үдлэх гэж ярьд юм аа. Нэг үдлэнгээ нэг бас нэг хувийн чанартай хэдэн асуулт асуучих гэж бодож байна. Та ер нь яагаад энэ хүү энэ төрийн албыг ингэж сонгож ажиллах болов? Ямар мэрэгчлэлтэй вэ? 96 дарамт төгсөөд Монгол Улсын техникийн их сургуульд элсэж орсон. Тэгээд тэр үедээ математик чиглэлээр конкурсанд орж ирсэн. Тэгээд тэр үед чинь бол нөгөө манай Дорн аймгийн нутаг дэвсгэрт газрын тос олорлоод тэгээд нөгөө Пунсламагийн очир ботлох уу ерөнхийлөгч маань дээлээ тостоод дээлигээ ингэж мэлж ирсэн. Тэгээд тэндээс бодоод ер нь манай энэ нутагт бол бас газрын тос олорлох юм байна. Ирээдүйдээ ийм салбар байна гэж үзсэн. Тэгээд тэр үед сонголт хийхэд мэдээж аав ээж бол бас тодорхой зөвлөгөө өгнө шүү дээ. Тэгээд аав маань зөвлөсөн. Тэгээд газрын тосны инженерийн ангид Монгол Улсын техникийн сургуульд сурсан л да. Тэгээд 2000 он төгсөөд нутагтаа ирж мэргэжлэрээ ажилласан. Тэгээд мэргэжлэрээ ажиллаж байгаад Дорн аймгийн Монгол Ардын намын дэргэдэх залуучдын холбоонд тэр үед Монголын арчсан сүсийн залуучдын холбоо гэж нэртэй байсан. Залуучдын холбоонд одоо гишүүн тэргүүлэгч гишүүнээр орж ажиллаж ирсэн. Тэгэл үндсэндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэхүү дээ. Тэгээд яг нь ер нь бол өмнөх ингээд түүгээс хараад байхад эвлийн байгууллага гэдээ байлаа шүү дээ. Тухайн Монгол Ардын Хувьсгал намын дэргэд энийг эвлийн байгууллага юу гэж тодорхойлдог байсан гэхээр одоо Монгол Ардын Хувьсгал намын одоо дайчин халаа залгамж гэж ингэж тодорхойлдог байсан. Ер нь эвлийн байгууллагаар дамжид тэргээр одоо бэлтгэдэж ингэж бас одоо намын үйл ажиллагаанд оролцдог. Намын үйл ажиллагаанд оролцож тэргээрээ бэлтгэгдснээрээ тэндээсээ төрийн ажил руу дэвшиж ажилладаг, шилжиж ажилладаг. Ийм л одоо дарааллаар одоо карьерээр ирэх үү те ингэж явдаг. Тэгээд яг л энэ зарчимгаа дагуул явсан гэж би бол ойлгодог. Аймгийнхаа намын дэргэд залуучдын холбоонд ажиллаж байгаад тэндээсээ Дорн аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар сонгогдож ажилласан. Тэгээд 2008 оны сонгуулиар аймгийн иргэдийн хуралд нэр дэвшиж төлөөлөгч болоод тэгээд аймгийн хурлын тэргүүлэгчээр бас 4 жил ажилласан. Тэгээд намын хорооны дэд даргаар ажиллаж байгаад өмнөх одоо намын хорооны дарга маань би эрүүл мэндийн байдлаас болоод намын хорооны даргын ажлаас чөлөөт хүсэлтэд гаргасан. Тэгээд тэрний дагуу одоо өрсөлдөөний үр дүнд орон нутгийн сонгуул 2012 оны орон нутгийн сонгуулиас нэгс яг сарын өмнө аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар сонгогдсолтой.
Тэгээд тэндээс сонгогдоод тэндээсээ одоо аймгийн засаг даргаад эндээ олон хусан намын хорооны даргын үед бас хамт олон итгэл үзүүлж, иргэдийн бол итгэл үзүүлж нэр дэвшүүлсэн байдаг. Тэгэл үндсэндээ төрийн ялганд одоо бол ингээд зүтгээд явж байна. Та чи халах гол сумынх лөө? Тий, халахгүй сумынх. Одоо хүртэл аав ээж маань халахгүй сумын амьдардаг шүү дээ. Манай аав маань Дорнод аймгийн халахгүй сумын уугуул, ээж маань Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. За бид ерөнхийдөө нөгөө орон нутагт очисон ч очтынхаа ээж аваар нь очиод нэг цай уунгаа хүүхэд чи ямар хүү бэ, бага насандаа гэд асуучдгийн. Тэгээ танаа ээж аваа халахгүй суманд байгаа учраас жоохон холдоод байна тий. Ер нь та багада ямар хүүхэд байсан бэ? Математикийн хичээлдээ сайн байсан гэхээр бас нэгэн томоотой байсан юм болоо гэж бодогдож байлаа. Хүүхэд байхдаа би ч одоо суманд 8 дуурайг төгссөн шүү дээ. Тэгээ бид нар байгаа гол чинь 8 жилдээ юм тий. 8 жилдээ. Тэгээ сайхан байсан уу хүүхэд байхад ч одоо хамгийн сайхан нас бол хүүхэд нас шүү дээ. Гизэндээ хоолтой, хувцастай тэгэл байж ах юм бол тий юм санаа зовхгүй тоглоол, хичээлээ хийгээл тэгэл ингээл явж идэг. Тэгэл бид нар чинь одоо ялангуяа өвөл энэ төр бол их сайхан байдаг байлаа шүү. Тэр үе чинь цанаар их гулган одоо дэшүүрээр их гулган голын мөсөн дээр сайхан засыг арилгаж аал тэгээ сайхан эсгийн гутланд одоо танкийнхаа хүлээл тэгээ сайхан өвлийн бол спортоор их сайхан хичээлдэг байж тээ. Одоо бодоход бол маш их тийм эрүүл орчинд өссөн юм байна даа зүгээр одоо бодогддгийг. Тэгээ яг математикийн хичээлд бол ер нь би өөрөө сонирхолтой л доо. Багаас энэ бас юутай болоотой гэхээр одоо жаргал сайхан гэдэг манай математикийн багш байсан. Одоо бол өндөр насны тэтгэврт гарсан. 8 жилийн их мундаг сайхан багш байсан. Бүрэтэн. Тэгээ математикийн хичээлд бол бидний их дур сонирхолтой болгосон. Тэгээ зөвхөн математикийн хичээлээс гадна манай жаргал сайхан багш бол шатрын спортод давхар их хичээлүүлдэг байсан. Тэр нь одоо бас их үр дүнгээ өгсөн баг гэж боддог. Та түрүү нөгөө их тийм томоотой байсан баг гэж. Энэ бол нөгөө бас шатраар хичээлсний бас нэг талтай ач холбогдол гэж бодож байгаа. Ягаад гэвэл шатар гэдэг бол хүнийг нэгдүгürt бол бие дааж шийдвэр гаргах чадварт их суралцуулдаг юм байна. Дээр нь одоо засгийн газарт нь өөр нэг нам нь олон холчоод идэг. Харин орон нутагтаа та бүхэн олон холчоод идэг тий. Энэ хоёр хоорондоо сөргөлснөөс болоод энэ орон нутгийн хөгжлийн ажил хойшоо ч юм уу татагдах ийм одоо зүйл байх уу? Та бүхэнд ажиллахад хүндрэл байх уу? Мэдээж яг өнөөдрийн байдлаар ардчилсан намын засаг дарга, ардын намын засаг дарга хоёрын ялгаа бол асар их байх тий. Ер нь аливаа асуудалд нам гэхээс илүүтэй би бол хувь хүний оройл үүрэг хөндөр байдаг гэж боддог л доо. Тухайд ерөнхий сайд одоо сая алтан ууг ерөнхий сайд байхдаа бол намайг томилохгүй Бадрансүрэн гэдэг нэр л яригадаад ирсэн. Олон удаа буцаасан байдаг. Гэхдээ сүүлд бол сая хамтарсан засгийн газар байгуулагдаад тэгээд хамтарсан засгийн газартын одоо хамтарч ажиллах харилцан ажиллагаа харилцан итгэл хамтын ажиллагааны гэрээгээд. Тэгээд энэ дээр бол ямар нэг заалт орсон гэхээр орон нутгтай холбоотой орон нутгийн сонгогчдын одоо иргэдийн олонхын саналаар те одоо байгуулагдсан тэр иргэдийн хурлын одоо шийдвэрийг бол баталгаажуулж явна гэдэг. Ийм заалт тусгацсан. Тэгээ энэний дагуу нэгэнт одоо хариуцлага бол олон хулсан, орон нутгад олон хулсан намын байгууллага бол хариуцлага сонгогч түмний өмнө хүлээх ёстой шүү дээ. Тэр үүднээсээ сайхан бэлэг ерөнхий сайд бол томилсон. Тэгээ ерөнхий сайдын хувьд бол маш сайн бол дэмжиж ажиллаж байгаа гэж би бол дотроо тэгж одоо өмнөж дүгнж явдаг. Актер улс төржилт бол байхгүй юм тийм. Улс төржилтгүй ер нь яг ажиллаа одоо сайн хийх ёстой. Зарчмын шаардлага тавих, хууль дүрмээ биелүүлж явах ёстой. Тэн дээр бол бас харьцангуй одоо улс төрийн үүднээс бол асуудал нэг хандахгүй байгаа гэж энийг бол би бас мэдэрч ойлгож ингэж ажиллаж байгаа. Эрхэм үзэгчдээ танилцуулга нэвтрүүлэг манд Дорнод аймагаас та бүхэндээ өргөжтэй хүрч байгаа. Тэгэхээр ер нь энэ замын хувьд бол холбогдохгүй байна гэж орон нутгийн иргэд ярьж. Ер нь тэрнээс их хийж холбогдох юм болоо Улаанбаатар хоттой Дорнод аймаг маань авц замаа. Тэгэхээр энэ ирэх 2016 оны эхний хагасжилт багтаад Зөв мөсийн хөгжлийн тулгуур төв Чоос хот нуу нийслэлтэй
хатуучлалын авцсамаар холбогдох юм төлөвлөгөөтэй байгаа. Одоогор бол хүчтэй ажил хийгдээгүй нэг 90 км зам манай аймгийн Хөлбөмбөр сумаас Сүхбаатар аймгийн Төмөн цогт хүртэлх энэ хооронд 3 компани гүйцэтгэж байгаа. Тэгэхээр энэ замын ажил бол удаашсан шалтгаан бол мэдээж нэгдүгürt санхүүжилттэй холбоотой асуудал байгаа. Хоёрдугаарт бол энэ гүйцэтгэгч компаниуд өөрийн одоо хэмжээнээс өөрийн болсон хүчин бол өөрийн техник санхүүгийн чадвархаас бас илүү гарсан хэмжээний ийм зам бас нэрээ байгаас учраас энэ бас удаашсан нэг шалтгаан байгаа гэж үзэж байгаа. Ер нь одоо танай аймагт Улаанбаатар хоттой ингээд хатуу ажилтаа авц замаар холбогдсны ардлын одоо өөр нөлөөнүүд юу байх юм бэ? Одоо авц зам дагаад мэдээж үл хөгжил гэж ярьдаг тийм ээ. Мэдээж одоо манай Монголын нийт одоо энэ авцамаар бол үндсэндээ зорчиг сэвэр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр саяхан нэг судалгаа хийж үзэхэд энэ Монгол улсын бараа бүтээгдэхүүний нийт одоо өөрийнх нь өртгөнд нэг 55-аас 60 орчим хувьд нь бол тээврийн зардал шингэж ийнэ гэж. Гэтэл бол одоо 70-аад гарцтай орнуудын хувьд бол үндсэндээ нэг хүрэхгүй хувь яригддаг 0.5 орчим хувь л одоо тэр өртгөн дээр тээврийн зардал нэмэгддэг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол ийм өргөөд нутагтай ийм 70-аад гарцгүй ийм орны хувьд бол авцсан бол зайлшгүй чухал. Авцамыг бол тавьснараа эхний ээлжинд бол зүүн одоо бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг холбох хэрэгтэй. Дараа нь бол аймагуудыг холбоно. Тэгээд бомтуудтай бол аймгийн төвүүдийг хатуу ажилтаа авцамаар холбох. Тэгээд цаашлаад бол сумдыг холбох. Ингэснээр эдийн засгийн одоо маш одоо олон нааштай үр дагаврууд гарна л та. Орон нутгийн иргэдэд бас энэ орон сууцны асуудал бол нэлээд хүнд асуудал байдаг. Тэгэхээр залуучуудаа ялангуяа аймаг орон нутгийн орон сууцлах хөтөлбөрөөр хангахын тулд ер нь аймгийн удирдлагууд ер нь юу хийж байна вэ? Одоо нэгдүгürt бол энэ иргэдээ бол тохилог дулаан одоо анхдагч хэрэгцээг хангасан орон сууцаар хангах нь бол чухал зорилт. Хоёрдугаарт манай Чоос хотын хувьд бол Дорнот аймгийн нийт хүн амын 50% нь орьсон суудаг. Нилээ одоо бас хотчсон ийм аймгийн төв. Тийм учраас энд нийт одоо манай инженерийн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцнд бол манай аймгийн төвийн нийт өрхийн нэг 35-аас 40 орчим хувь амьдарч байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ гэр хорооллын одоо утааг багасгах энэ утааг одоо арилгахын тулд бол гол зорилт бол мэдээж орон сууцлуулах зорилт байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нэр дэмжиж ажиллаж байгаа. За дэмжихдээ бол мэдээж орон нутгийн зүгээс юу анхаарах вэ, улсаас юу анхаарах вэ гэдэг бол бас одоо арга зам нь хэрэгжүүлэх дээр одоо дэмжлэгүүд нь бол арай өөр. Орон нутгаас бол юунд анхаарч байгаа гэхээр бид нэр газар олголтод анхаарч байгаа. За инженерийн шугам сүлжээ бүхий одоо холбогдох боломжтой юм газруудад аль болох одоо орон сууцны газрыг хууль эрх зүйн хүрээнд олгох асуудлыг шийдэх ёстой. Мөн шинээр одоо инженерийн шугам сүлжээгээ сайжруулах чиглэлээр бол бас тодорхой төсөлж ажиллаж байгаа. Одоо энэ тав дээрийн ард 79-80-81-р орон сууц гээд бас түрүүн төвөөр явж байхад нэлээд анхаарал татж байна л та. Шинэ бүтээн байгуулалт байна тий. Ер нь танай аймагт орон сууцны үн ямар хувь байна? Хэдэн хүн амын маань хэдэн хувь нь орон сууцнд хэдэн хувь нь гэр хороолт амьдарч байгаа байлаа? Манай зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чоос хотын хувьд бол нийт өрхийн 35-аас 40% нь тохилог орон сууцнд амьдарч байгаа. Цаана үндсэндээ нэг 60% нь бол тохилог орон сууц шаардлагатай. За тэгэхээр бидний одоо дараагийн ирж байгаа газар бол иргэд усаа зөөвөрлөдөг энэ усан сан гэж танайх нар ярьд юм байна те. Хотынхнаар бол худгал юм да те. Гол нь одоо чанарын шаардлага гэсэн цэвэр усаар хангах бол маш том зорилт болж байгаа. Энэ Монгол улсын хэмжээнд мөн одоо манай одоо Чоос хотын хувьд ер нь зүүн бүсийн болон өмнөд бүсийн цэвэр усны хатуулгын хэмжээ нэлээд өндөр байдаг. Тийм учраас энэ хүн амын эрүүл мэнд одоо бусад одоо өвчлөлт бол бас нөлөөлж ийнэ гэсэн юм судалгаанууд байгаа. Тийм учраас бид нэр энэ гэр хорооллын маань иргэд маань гол нь ийм чанарын шаардлага хангасан ийм цэвэр усаар хангах нь хамгийн гол зорилт. Тэгэхээр төслөөр бол олон улсын байгууллагын төслөөр манай гэр хорооллын эхний нэг 10 хүртэл гэгнээ бол үндсэндээ цэвэр усны шугамар төвлөрсөн одоо цэвэр усны худгаас холбогдсон байгаа. Яг одоо жишээлбэл энэ усан сангийн тухайд бол зөөврийн одоо усаа автомашинаар зөөж байгаа. Энэ бол тэгтээ их цөөхөн байгаа манад. Ер нь бол зорилт бол нэлээд шатараатай амжилттай хэрэгжиж явж гин гэсэн үг. Тэгэхээр энд хамгийн гол асуудал маань бид нар юу шийдсэн гэхээр энэ шинэ усан сан төслийн хүрээндээ одоо манай энэ багаас
одоо багаа сонгогдсон манай аймгийн хурлын одоо төлөөлөгч байна. Тулга гэж залуу. За мөн манай багийн засаг дарга, мөн багийн иргэдийн саналын дагуу тэгээ манай энэ хотын одоо архитектор тий аймгийн одоо ерөнхий архитектор тэгээд манай газрын хэлцээ барилга хотын газар ингээ хамтраад зураг төсөө боловсруулад ингээ өнгөрсөн 2015 оноос эхлээ хэрэгжүүлээ явчих. Тэр Чоос хотын хэмжээнд нэг 30 гаруй ийм усан сан ходог байгаа. Тэгээ энийг энэ жил бол нэг 10 гаруй шинжилсэн байгаа. Тэгээд эх жил бол шинжилээд бүгдийг дуусгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо орон сууцны иргэд маань яг цэвэр усын шуумаар аюулгүй шаардлага хангасан ус хэрэлж байгаатай адилхан манай гэр оролын иргэд маань бас адилхан одоо энэс тэ чанарын хувьд бол сайн юм ус хэрэглэх ийм л зорилт тавьж байгаа. За тэгэхээр наран ургах зүгээс танил хүн нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрж байгаа. Тэгэхээр яг таны хотын бусад одоо аймаг хотуудаас ялгарх онцлог нь юу юм бэ гэж байна? Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төвийнхөө хувьд бол өмнө одоо 90 оноос өмнө олон аж үйлдвэр хөгжиж илаа. Олон хүн энд ирж одоо хөрс сэргэлдээ болон бусад аймагуудаас илгээлтээр хэлж бас ирж ажиллаж илаа. За манай Чоос хотод бол дулааны цахилгаан станц, за гурилын үйлдвэр, ноосны үйлдвэр, силикат тоосхны үйлдвэр, хевсний үйлдвэр гээд олон одоо үйлдвэрийн газрууд ажиллаж үндсэндээ бол одоо амьдрал эд тийм буцалж ирсэн сайхан үед бол байсан. Одоогоор бол үндсэндээ дорн төсвийн эрчим хүчний систем гэдэг зүүн бүсийн одоо дулааны цахилгаан станц 500 гаруй ажилтнтай ажиллаж байна. Зүүн бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангаж байна. Чоос хотыг дулааны эрчим хүчээр бүрэн хангаж байна. За хүчин чадлын хувьд бол 36 мегаваттын хүчин чадалтай боловч одоо үндсэндээ бол цахилгаан эрчим хүчний хүчин чадал бол 100% хүрсэн байна. Тэгэхээр цаашд өргөдөх юм шаардлагатай. Тэгээд 100 мегаваттаар өргөдгийо гэдэг концессийн гэрээ зарлагдсан боловч энэ жоохон амжилтгүй байгаа. Тийм учраас сая хамгийн сүүлд сая одоо сайд нартай аймгийн засаг дарга нар уулзалт хийхэд Дорнод аймгийн энэ Дорн төсвийн эрчим хүчний систем энэ эрчим хүчний үйлдвэрийг бол 50 мегаваттаар өргөдөхөөр дахин концессийн жагсаалтанд оруулах зарлаа гэдэг ийм одоо саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр энийг бол энэ даруй шийдэх ёстой. Гэр хорооллыг энэ аймгийн төвдөг гэр хороол дундуур автоцаан барих ер нь ажил эндээс эхлээд явж байгаа шиг байна тийм ээ. Тий, бид орон нутгийн зүгээс Дорнод аймгийн автоцаамын сүлжээг одоо цаашид хөгжүүлэх юм бодлогын баримтыг баталсан байгаа. Тэгээ энэ үрээндээ бол мэдээж одоо хилийн бомбуудыг холбох, тий цаашлаа сумдаа холбох гэдэг юм том зорилтууд байгаа. Түүнээсээ гадна энэ Чоос хотынхоо одоо дотоод автоцаамын сүлжээг өргөтгөх, сайжруулах энэ чиглэлээр бол нэлээд ажил зохион байгуулж байгаа л та. Тэгэхээр энэ дээр бол бидэнд хуваарлагдж ирсэн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт төр хийж байгаа замын ажлууд л та. Тэгээ эхний ээлжинд бол бид нар босоо чиглэлийн замуудыг гэр хорооллынхоо одоо хамгийн одоо артлын игний хүртэл холбох юм зорилт тавьсан. Зургийг бүгдийг хийцсэн байгаа. Сая бид бүхэн гэр хорооллын хамгийн артлын игнээр явсан. Үндсэндээ 20 одоо ялт хороолоход 21 2 дугаар игнээ хүртэл ингээд хэлсэн байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол босоо чиглэлийн замыг тавьснараа бол олон талын ач холбогдолтой болох. Энд гэр хорооллын иргэд нэгдүгээр бол шороо тоосгүй ийм орчинд амьдрах хэрэгтэй. Хоёрдугаар төрийн үйлчлэгээ одоо буюу одоо ахмадууд, оюутан хүүхдүүд сурагчд маань тийм мөн иргэд маань одоо нийтийн тээврээр үүсүүлэх боломж бүрдэж байгаа. Мөн одоо гэрэлтүүлэг явган зам тавьснаар бол эрүүл аюулгүй орчинд тийм зам тээврийн ослоос орчин сэргийлэх, ороо үжүүлэл гэрэлгээтэй ийм гудамжаар явах гэдэг олон талын ач холбогдолтой. Одоо энэ зам гэхэд хойшоо хаа хүрж байгаа вэ? Энэ зам маань бол энэ үндсэн манай төв замаас ийшээ 800 м замыг дээр барьж өгүүлсэн байгаа. Тэгээ асфальт уучлалтай зам, явган замтай гэрэлтүүлэгтэй. Тэгээ хоёр урсгалтай тийм. Гэр хорооллынхаа үндсэндээ энэ бол гэр хорооллынхаа нэг 10 дугаар игнээ хүртэл явсан зам байгаа. Цаашаа дахиад үндсэндээ хойтлын эцсийн одоо хамгийн артлын игнээ хүртэл явхад 50% нь бол замаар хүрсэн байна гэсэн үг. Тэгэхээр артлын игнэний одоо иргэд маань үндсэндээ зочдог замынхын 50% нь ямарч үсийг сайжирсан байна л гэсэн үг л дээ. Тэгээ цаашдаа бол ингээд 50 тэрнээсээ гадна энэ аймгийн төвийн автоцаамуудын одоо сүлжээний зураг төсвийг бол бүрэн хийцсэн байна. Тэгээ одоо бидний төсөв хөрөнгө зураг төсөв нь бэлэн байна. Тэгээд хэвтэй чиглэлд үндсэндээ дараагийн ээлжинд толгойд явах гэсэн юм зорилт байна.
Яг энэ газар бол үнэхээр бас иргэдийн нөгөө цагаа зөв боловсон өнгөрөөх их гоё газар юм шиг байна. Одоо цас орцсон учраас зам энэ төр нь сайн мэддэхгүй байна тий. Одоо энэ хотын төвөөс ийшээ гол руугаа ингэж засмал замаар явчихж байгаа юм уу? Бид нар орон нутгийн төсөөр энэ найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээ догчлын ажлаа хийсэн байгаа. Тэгээд тэндээсээ наашаа үргэлжлүүлээд энэ голын ирэг хүртлээ манай хөрс цэргэлдээ энэ Өвөрмонголын өөртөөс хорны Хөлбөмбөр аймгийн Хөлбөмбөр хотын одоо дэмжлэгээр 2 сая оны дэмжлэгээр Монгол мөнгөөр бол 600 гаруй сая төгрөгөөр энэ догчлын ажлыг хийсэн. Тэгээд энэ дээр байгаа энэ сайхан хөшөө одоо энэ баримлалтай энэ одоо догчлтын одоо энэ хогийн сав бусад одоо энэ хашаа мод тарих энэ ажлуудыг бол орон нутгийн төсөөрөө хийж хэрэгжүүлээ явуучих. Ер нь иргэдийн маань одоо хэрлэн гол руугаа зундаа бол маш их ирдэг, амар цугаалдаг. Тэгээд энэ нөхцөл бололцоог хангах үүднээсээ энийг бол хийж хэрэгжүүлж байгаа. Хөөчөө урд нь бол энэ найрамдал парк гэдэг нэртэй ирсэн. Оросын холбооны улсын одоо найрамдал харилцааны хүрээнд хийсэн байсан. Тэгээд харамсалтай нь 90-ад онд нэлээд эвдэрч сүйдээд тэг бүр үндсэндээ байхгүй болцсон байсан. Тэгээд бид нар одоо шинээр дахин энэ ажлаа шинээр одоо хийж хэрэгжүүлж эхэлж байгаа. Гэхдээ энэ дээр зөвхөн орон нутгийн төсөв гэхгүйгээр манай хөрс цэргэлдээ Өвөрмонголын өөртөөс хорны Хөлбөмбөр аймгийн 2 сая оны буюу одоо 600 гаруй сая төгрөгийн дэмжлэгээр энэ хэсэг газрыг бол догчлтын ажлыг хийсэн. Тэгээд энд бол явган зам, дугуйн замтай. Тэгээд төлөвлөлт нь бол нэлээд хэмжээгээр гарсан байгаа. Нийт нь 3 тэрбум гаруй төгрөгийн одоо төсөв төртөгтэй ийм төлөвлөлт хийгдэлтэй. Тэгээд энэ дээр бол зураг төсөнд байгаа учраас бид нар шатараатаа жил болгон одоо зөвхөн одоо орон нутгийн төсөв гэхгүйгээр бас найрамдал харилцааны хүрээнд те энэ ажлууд хийж хэрэгжүүлээ явна. Одоо нийслэхэд Бээжингийн гудамж гэдэг, Сөүлийн гудамж гэдэг те тэдний одоо орнуудын дэмжлэгээр бол бас юм гудамж талбайд өгчүүлдэг шүү дээ те. Тэрнтэй адилхан бид нар энэ Оросын холбооны улс Хөлбөмбөрийн нэрмжит ийм гудамж зам талбайнуудыг бол нэлээд хийдэг л те. Одоо манай өмнөх засаг дарга нарын үед бол житийн гудамж, агийн гудамж гээд одоо манай хөрс цэргэлдээ Оросын холбооны улсын Читот агийн оройны нэрмжит ийм гудамжуудыг хийсэн байдаг. Тэгэхээр энд Хөлбөмбөр хотын нэрмжит гудамж гэдэг манай Өвөрмонголын өөртөөс хорны тий нэг том аймаг шүү дээ. Тэгээ энэний нэрмжит ийм гудамжийг бас хийсэн байгаа. Тэгэхээр ер нь найрамд харилцааны хүрээнд бас олон ажлуудыг хийж хэрэгжүүлж болно л доо. Тэгээ тэрний нэг жишээ бол энэ. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд одоо иргэдэд өмчлүүлж эхэлсэн. Ер нь энэ ажил аймгийн түвшинд одоо ямар хөө явна вэ? Газар өмчлөл хэдэн хувьтай явж байна? Тэг эхлээд төрийн гарсан бодлого бол өөрхөн болгонд өмчлүүлэх гэсэн. Сүүлдээ бол иргэн бүрийг ер нь газартай байя, өмчтэй байлаа гэдэг зорилт тавиад. Тэрний дагуу одоо бол иргэн бүрт өмчлүүлээ явж байгаа. Тэгэхээр Дорнот аймгийн хувьд бол газар өмчсөн иргэдийнхээ тоогоор бол улсын хэмжээнд тэргүүлж явж байгаа. Өөрөөр хэлбэл газар өмчлийн асуудал нэлээд идэвхтэй хэрэгжиж явж байгаа гэсэн үг. Нийт одоо Дорнот аймгийн 75 мянган хүн амын 42.5% нь газраа өмчилж аваад байгаа. Ер нь газрыг бол эдийн засгийн эргэлтэнд зөв оруулах, газрын үр шим, үр ашгийг одоо иргэд аж ахуй нэгж байгууллагад хүртэж явах нь бол хамгийн чухал та. Газар бол төрийн өмч гэхдээ хуулиар иргэдэд өмчлүүлж болно, эзэмшүүлж болно, тэ ашиглуулж болно. Тэгээ нүрэндээ газраа бол эргэлтэнд оруулах нь зөв зүйтэй. Тэгэхээр манай Дорнот аймгийн хувьд бол хөдөө аж ахуй эдлүүр газар бол нэлээд ихтэй. Ой мод бол нөөц бол үндсэндээ маш багатай. Бэлчээрийн нөөц талбай бол нэлээд ихтэй. Ийм л одоо онцлогтой аймаг. Тэгээ газар тариалан гэхэд одоо манай Дорнот аймаг нийт 123 мянган одоо километр квадрат нутаг дэвсгэртэй. Энэний ердөө 0.8% буюу 100 мянган га газар тариалангийн талбайтай. Тэгэхээр газар тариалангийн талаар аймаг улс баримт бодлого гэдэг бодлогыг одоо аймгийн засаг дарганы зүгээс боловсруулж иргэдийн хурлаараа батлуулсан байгаа. Тэгээ энэгээр бол бид нэр цаашдаа газрынхаа одоо хатар газрыг нэмж тариаланд одоо ашиглах замаар 100 мянган гагаар нэмэгдүүлье гэдэг. Тэгээ энэ зорилтынхаа хүрээнд бол 67.8 мянган га газрыг одоо газар тариалангийн үйлдвэрлэлд шинээр одоо эзэмшүүлэхээр
ийм хуулийн дагуу нийт одоо Дорнод аймгийн хэмжээнд 7 сумын иргэдийн хурлаас тогтоол нь гараад засаг дарганд дэмжиж аймгийн засаг дарга энийг аймгийн иргэдийн хурлдаа дэмжиж тэгээ ингээ аймгийн одоо иргэдийн хурлаас тогтоол гарсан тэмцэн тогтоолыг хүн сүтэйч хамт хөргүүлсэн байгаа. Тэгээ энэ засгийн газрын хуралдаанаар газрын тухай хуулийн дагуу орж батлагдаад тэгээд одоо эдийн засгийн эргэлтэнд орох ийм боломжтой болох юм. Одоо Жоо сот мөн өдрөөс өдөрт өргөжинд хэлж ийн л да. Тийм учраас энэ дээрээ бол бас гол анхаарлаа хандуулж байгаа. Ер нь тэгэл нийслэлттой л ер нь бол төстэй шүү дээ. Сунж байрсан тогтцтой голоод агаад тэгээд цахилынхаа дээдлээр ингээд гэр хороолууд ихтэй. Тийм учраас одоо гэр хороол ихсэнтэй холбоотойгоор одоо Жоо сотод бол сүүлийн жилүүдэд бас агаарын бохирдлуудаа нэлээд хэмжээгээр үүсэж байна. Тэгэхээр энэс одоо утаанаас алах цорын ганцаарх бол үндсэндээ орон сууцч байгаа. Тийм учраас энэ лүү бол улс орны эдийн засгийн байдал сайжрах одоо тэр цаг үе бол мэдээж ирнэ. Тэгэхээр инженерийн шугамсуулжаа тавих орон сууцчлахын ажлаа шатараад хийгээд явна. Халахгүй чөлөө төсийг асуу гэж бодож байна. Орон нутгийн хөдөлгөөд юу ямар байр суурьтайгаа бидний өвөг дээд цусаа урсгаж одоо тэмцэж үлдсэн газрыг солонгосчуудад одоо 500 мянган гагийн эдийн засгийн зарчмаар өгч байна гэд улс төр ч юм уу бөөмэд эсвэл үнэхээр тийм байдал ч юм уу бөөмэд ийм мэдээллүүд бол өнгөрсөн хугацаанд хангалттай засагдлаа. Ер нь энэ чөлөө төс байгуулахыг орон нутаг нь дэмжиж байгаа юм уу? За чөлөө төсийн хувьд бол манай Дорнод аймгийн иргэдийн хурлаас гарсан тодорхой нэг л байр суурь байгаа. 2009-с 2011 онд аймгийн одоо тухайн засаг даргын өргөн барьснаар иргэдийн хурал хэлэлцээд хил орчмын одоо баян өшөө бомбыг дүшгэлсэн 100 га улсын ил дагуу уртаашаа 100 юм уу? 100 га уртаашаа сунсан байралтай 100 га гэдэг бол за зүгээр тоймж хэлэх юм бол хааш хаашаа 100 га. Тий, хааш хаашаага 1 км орчим газар. Тэгтээ сунсан байралтай хилийн дугаар тэмдэгтүүдийн хооронд гэдэг бүр тодорхой зааж өгөөд тэгээд ийм одоо газар одоо чөлөө төс хил дамнсан чөлөө төс байгуулахыг одоо чөлөө төсийн ажлын албанд тий уламжлахыг аймгийн засаг дарга даалгасан гэсэн ийм тогтоол гарсан. Тэгэхээр энэ тогтоол өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр аймгийн засаг дарга бол иргэдийн хурлын гаргасан тогтоолоос давсан тийм шийдвэр тэрнээс давсан одоо тийм албан тоот бичиг одоо гаргах тий тэр талаар тэрнээс давсан одоо санал хөрвүүлэх юм бол ирэхгүй л дээ. Яг тэгвэл аймгийн засаг дарга иргэдийн хурл сонгодог, иргэдийн хурл ажлын дүгнэдэг, ерөнхий сайд ажлын дүгнэдэг ийм одоо субъект шүү дээ. Нутгийн өрөө төртөөсөө сонгогдоод дээдчдийнхээ байгууллагаар одоо томилуулдаг ийм албан тушаалтан. Тийм учраас иргэдийн хурлын энэ шийдвэр бол Дорнод аймгийн нутаг төсөлд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөд явж байгаа. Тэгэхээр бид нар бол 500 мянган га гэдгийг нэгдүгürt бол ийм том хэмжээтэй байгуулъя гэдэг санал бол орон нутгийн зүгээс бол огт гараагүй. Тэгэхээр энэ дээр яг ямар асуудлууд гол үүсэж ийн гэхээр одоо манай иргэд олон том бол мэдчих одоо нэгдүгürt энэ газар нутгийн хэмжээ хэтэрхий том бай. 500 мянган га гэдэг бол үндсэндээ алахгүй сумын нийт одоо нутаг дэвсгэрийн нэг 4/1 орчим газрыг хамрахаар. Хоёрдугаарт энэ маань чөлөө төсийн хуулиар зохицуулагдахаар болж байгаа. Тэгээд шинжилэн сая 15 оны 1 сард чөлөө төсийн тухай шинжилэн батлагдсан шүү дээ. Энэ шинжилэн батлсан чөлөө төсийн тухай хуулиараа энэ чөлөө төсөөр одоо нэвтэрхийн тулд заавал бичгээр энэ шалгуулах болно. Тэгээд нутгийн гүнд байгаа учраас тэргээр одоо тавигдах одоо сая миний ярьсан энэ авт замын асуудлууд байна. Цаашдаа эрчим хүчний шугамын асуудлууд ч гэдэг юм уу те. Бусад одоо тэр малчдын одоо үйлж аварж байгаа тий. Тэгээд одоо газар тариалангийн одоо байгаа аж ахуй нэгжүүдийн газар эзэмшлийн асуудал ч гэдэг юм уу. Энэ асуудал нь бол маш их маргаантай. Тэгэхээр хүмүүсийн эмзэглээд байгаа нэг бас гол зүйл бол чөлөө төсвийн тухай хуулиар зохицуулагдах юм байна. Энэ бол нутгийн гүнд байгаатай холбоотой ийм асуудал үүсэж байна гэдэг. Хил дамсан буюу яг хил дээрээ түшгэлсэн алтан булаг шиг замын үт шиг цагаан нуурын чөлөө төс шиг тий. Ийм одоо яг бомбондоо түшгэлсэн улсынхаа хил дагуу байвал энэ бол бас харьцангуй олон улсын жишээ бол юм байна гэсэн ийм асуудал гол тавьж байгаа. Гуравдугаарт хамгийн гол бас эсэргүүцдэг нэг шалтгаан бол нутгийн иргэд болон тэр сумын одоо иргэдийн хурал те багийн иргэдийн нийтийн хурлаас огт санал аваагүй.
яг чөлөө зүйн тухай хуулиараа засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурал батална гэсэн ийм заалт бол байгаа. Гэхдээ манай өнөөдөр үйлчилж байгаа одоо энэ арц нэгд үйлчлэх гол зарчим бол иргэдийн санал дээр үндэслэж үндсэндээ асуудлуудыг шийдэж байгаа шүү дээ. Төсөв өгөхөд л адилхан, орон нутгийн хөгжлийн сан гэхэд адилхан, уул уурхай ашиг нутгийн зөвшөөрлөхөд адилхан дандаа тухайн нутгийн одоо иргэдийн саналыг авч ирэмбэлсэн байх хэрэгтэй гэж тийм үү? Төсөв хувирлахад ашиг нутгийн одоо зөвшөөрөл олгоход тэр сумын иргэдийн хурлын саналыг заавал авсан байх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ зүйлүүд мань өөрөө энэ одоо манай үйлчилж байгаа зарчимтай бол нийцэхгүй байгаа учраас нутгийн иргэд бол энэ дээр эсрүүцэлтэй хандж байгаа. Тэгэхээр ийм л асуудал байна. Иргэд нь зөвшөөрөөгүй, иргэдээс нь асуугаагүй юм байна шүү дээ, тийм үү? Тий, нутгийн иргэдээс асуугаагүй. Тэгэхээр тэр чинь үе удмаараа олон жил тэнд амьдран суусан тэр иргэдийн хувьд бол өндөртэй асуудал үүсэж байгаа. Ер нь яг нөгөө талаасаа үзэж гисэн тэнд чөлөө зүйн тухай хууль хэрэгжснээрээ тэнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшиж байгаа компаниудын татвар бол үндсэндээ орон нутгийн төсөвт орохгүй шууд чөлөө зүйн тухай хуулиар улсын төсөвт ороод явна. Тэгэхээр орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтэнд хүртэл энэ маань одоо мэдээж сөргөөр нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм байгаа учраас аймгийн засаг даргын хувьд миний бие бол энэ 500 мянга тэгээ чөлөө зүйн тухай хуулиар энэ зохицуулдаг гэдэг бол огт дэмжихгүй байна. Дээр нь улсын хурлын гишүүд мэдээлэл хийжсэн л та төрийн ордонд. Дорнод аймаг бол эзгүүрчлээ. Дүүрэн хятадууд л байд юм бэ гэж ярьдаг. Ер нь энэ орон нутаг байдаг юм уу? Орон нутгийн өдрлүүд нь юу хийд юм бэ? Дорнод аймгийн талд нь гараад хятадууд өөс адаад байна. Түүнийг авч гаргаж ийна ч гэдэг юм уу? Ер нь танай аймагт хичнээн хятад иргэн байд юм бэ? Үнэхээр хятадуудын асуудал, хятад улсын иргэдийн асуудал тийм одоо олноороо болтлоо анхаарал татах төвшөнд байгаа юм уу? Яг гол хэрэгжих асуудал нөгөө энэ Петрочаниан Дачин дамсаг гэх компани байгаа. Энд бол нэлээд тооны хүмүүс ажилладаг. Яг бол эн чинь жилдээ 1 сая тонн түүхий газрын тус олдуулж байгаа шүү дээ. Томоохон үйлдвэрлэл явуулж улсын төсөд 200-аас 300 тэрбум төгрөг хүртэл одоо бүтээгдэхүүн авах гэрээгээр төлрүүлж байгаа. Ийм маш том үйлдвэрлэл явуулж байгаа. Тэгэхээр засгийн газраас тогтоосон ажил хүчний квотыг тогтоодог л доо. Энд орон нутгийн эрх мэдэл ерөөсөй байхгүй байхгүй юу? Орон нутгийн эрх мэдэл тогтоодог тийм одоо төрлөрийн ийм одоо энэ уул уурхай ялангуяа тэгээд энэ газрын төстэй холбоотой тийм харилцаа бол хууль эрх зүйн үед бол бидэнд ямарч боломж байхгүй шүү. Тэгэхээр засгийн газраас энэ ажил хүчний квотыг батлахдаа гадаад ажилчид 75%, Монгол ажилчид 25% гэж баталсан. Тэгэхээр үндсэндээ нийт ажилчдын 75% нь хятадууд л байгаа байхгүй юу? Тэгэхээр 25% нь монголчууд л байгаа. Тэгэхээр тэр бол харахад нэлээд одоо олон харагдаж байгаа. Энэ газрын төсний хоёр талбайд ажиллаж байгаа нийт одоо хятад иргэдийн тоо бол 2500-аас 3000 хооронд. Тэгэхээр энэ дээр гол нь одоо үндсэн тэр инженер техникийн одоо хятад ажилтан албаагчдаас гадна тэр туслан гүйцэтгэгчээр одоо гэрээний үндсэн дээр орж иж ажиллаж байгаа одоо тэр өрөмдлөгийн бусад одоо тэр цооног үйлчлэгээний тий бусад одоо тэр тээвэрлэлтийн ч гэх юм уу энэ дээр бол нэлээд тоон бас хятадууд орж иж ажиллаж байгаа. Гэхдээ квот нь бол нөгөө 70-25 гэдгээр ингэ явж байгаа. Тэгэхээр бол цаашдаа бол энэ Монгол ажилчдын 25 гэдгийг бол 30, 35, 40 гэдэг ингээ айжм нэмэгдүүлээд явах бол ёстой. Тэхийн тулд одоо мэрэгчлээ ажилтныг манайх одоо орон их сургууль дээр ихэд энэ жилээс эхлээд газрын тосны мэрэгчлээ одоо инженер бэлтгэж эхэлж байна. Таны өрөөнд орж ирээд хамгийн түрүүнд дээшээлнүүд тусаад байна. Нилээх морины сувенирүүд байна. Та ер нь хурдан морь үйдэг юм уу? Тэгээ би морьчлээ. Тэгээ хүмүүс надад бас морь их бэлгэлдэг. Тэгээ морины сувенир их бэлгэлнэ. Би өөрөө ч гэсэн бас сэтгэл таарсан юм морины одоо баримл дээр үйл бас ер нь авдаг. Тэгээ хоёр дахь юм бол хүүхэд байхдаа суманд өссөн учраас өвөө маань аав маань бас хурдан морь үйдэг байсан. Тэгээ морь уралдаа морь ундаг байсан л та. Тэгээ одоо ч гэсэн бас хурдан морь сонирхдаг. Тэгээ өөрөө актер одоо өндөр том амжилт гаргаагүй ч гэсэн ер нь бол өөрөө бас морь сонирхдаг. Тэгээ морь бол сайхан ямартай юм сайхан амтан. Угаасаа монголчуудыг бол морьгуугаар төсөөлөх аргагүй ш. Төрийн сүлдэндээ хүртэл бид чинь морио залсан. Дэлхийн талыг эзлэхдээ морьтойгоо эзэлсэн. Тий. Ийм бас онцлог
ард түмэн. Тэгэхээр аргагүй монгол хүний бас өөрийнх нь нэг тийм цуснд морин тайртай тийм сэтгэл бас байдаг юм шиг байна. За таныг бид өглөөний 7 цаг 50 минутаас одоо 19 цаг өнгөрч байна. Яг энэ хугацаанд таны ажил байдалтай танилцлаа. Замын одоо айлжааснаас жоохон ядарлаа таны ажил өгөл дээр бас барахын аргагүй ийм их ажил аймгийн засаг нар ийм их ажлыг нуруунд дээрээ өөрч явд юм байна гэдгийг бол хамт яваад ингээ хамт сурвалжлаад явхад бол мэдэрлээ л дээ. Бидний урилгыг одоо та хүлээн аваад манай нэвтрүүлэгт орсон танд маш их баярлалаа. Тэгэхээр аймгийн засаг даргын ажил бол их л дээ. Жишээ нь одоо салбарын яам засгийн газрын гишүүний ажил бол нэлээд их байдаг. Тэгээ аймгийн засаг даргын ажил гэсэн одоо түүнээс дутхгүй нэлээ их. Тэгээ яагаад гэвэл энд чинь бүхэл аймгийнхаа салбарын бүх ажлуудыг хариуцсан шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт тэгэл одоо газрын харилцааны асуудал, хот байгуулалтын асуудал, зам одоо харилцааны асуудал, хөдөө аж ахуй асуудал, газар тариалан мал аж ахуй гэл ингээл бүхэл салбарын ажлыг хариуцдаг. Тийм учраас бол ачаал ихтэй л дээ. Тэгээ ер нь ихтэй миний зүгээр ер нь гол баримтлагдаг зарчим бол хүн бол ажлыг хийгээд зүтгээд өөрөө санаачлаг гаргаад ажиллавал бол ажил бол барагдахгүй шүү дээ. Зүгээр бие амрыг хараад бай гэвэл бас байж болох байх. Гэхдээ тийм бол сэтгэл мэдээж хүмүүст бол байхгүй. Бүгд зүтгэж байгаа. Ягаад гэвэл өрсөлдөөнд нийгэмд хэн сайн ажиллана. Одоо тэр хүн бол ард түмэн бас дэмжин хайрлна Тийм учраас ер нь зүгээр аймгийн засаг даргын хувьд бол одоо бас хүнд ажил хэцүү. Ялангуяа улс төрийн албан тушаалтны хувьд бол мэдээж төр төрийн шүүмжлэл, төрөл төрийн одоо магтаал, сайшаал муу сайн бүх юм дунд явна. Гэхдээ хамгийн том боломж бол хий гэж бодож хэрэгжүүлсэн зүйлээ ажил хэрэг болгох тэр боломж нь байгаа учраас энэ бол одоо хамгийн чухал зүйлээ гэж би боддог. Тийм учраас энийг ингээд нэг өөрчилж юмсан ингээд хийчихвэл хэрэгтэй юм да ингэж хийвэл их зүг зүйтэй байна гэж бодож исэн тэр зүйлүүдээ хэрэгжүүлэх боломжийг манай Дорнод аймгийн маань иргэд сонгогчд манай одоо энэ намын хамт олон манай иргэдийн хурал тэгээ Монгол Улсын ерөнхий сайдын боломжийг олгосонд бол би их одоо хувийнхөө туйлын их баяртай явдаг. Тэгээ Дорнод аймгийн маань одоо өмнөх одоо олон үеийн засаг дарга нар бол энэ аймгийн хөгжүүлэхийн төлөө маш их хичээн зүтгэж ирсэн. Тэгээ тэр ажлыг бол явж бас унахгүй илүү сайжруулахын төлөө л одоо явах хэрэгтэй. Бид дараагийн үеч гэсэн тэгж явах хэрэгтэй гэж ийм итгэл үнэмшилтэй явдаг. Тэгээ та бүхэнд бас энэ наран ургах хамгийн анх одоо нар манддаг манай бүсийн хөгжлийн тулгуур төв Чоос хотод хүрэлцэн ирсэн. Тэгээд Дорнод аймагт хүрэлцэн ирж нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд сэтгүүл их баярснаа илэрхийлээд та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Танаа нэвтрүүлэг мөн одоо амжилт хүсье. Мэдээж 15 хоног бол нэлээх ажлын үр бүтээлтэйгээр үдчихэж байгаа юм байна. 16 онд илүү ихийг хийхийг танд хүсье. Баярлалаа. Ерөөл утсаахаа орч болтугай. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаагийн зочин маань Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн байлаа. Тэгэхээр Дорнод аймгийн хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалт нөгөөтэйгөр нийгмийн салбар, иргэдийн аж амьдрал гээд өргөн хүрээнд энэ сэдвээр ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.